Бидний дотны найз, ажлын сайн хамтрагч Найна 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн хил ам доромждол, хараад ирүүл, гүтгэлэг, тохирхлыг тэсвэрлэлгүй зөөртаар нас нөхчлөө. Түүний минь даруй төлөө ээлдэг, ухаалаг, үнэлэх энэрэнгүү цан чанар бид бүгдийн зүрх сэтгэлд үрд хатгалагдсан орших болно. Яг оцооч. Нэрээ ингээм таад нэрнгээсээ намайг өгчих юм болвол хүнлэг, даруй, ээлдэг зан чанартай манай Найна бидний сэтгэл зүрхэнд үрд хатгалагдсан гэ гуцаад хэрэггүй зүгээр заяо. Бага ямиг байгаагаар нь л хэл. Энэ ярдаг ааштай зожиг эргүү тэнэг яхир ааштай балан авга байсан зайлвал гэл хүнтэйч таардгууд гэл нэг өөрийнхөө зүрүүд байлаар ааштай гэл одоо таануусын зүрх сэтгэл би нэг үрд мүрд хадгалагдаад байгаа ч хайшээ. Та нар ч нэг үрд наслах биш. Нэрээ бас худлаа уянгалж чадчих байгаа шүү. Ингээ ер нь эцээс ээжээс минь өөр хин харамсах вэ дээ миний ойноос. За яхав дээ нэг сандал нэг 7 хоног за хүсрэл нэг 3 хоног л нэг иви минь чааваас өвчөж ийн гэж ярина үсттэй таад. Ингээд юу энэ хүмүүн төрлөختөнд их хогийн ааш байна. Амьд байхад амьдэрч байхад нь тэгээд илдвэр хилээл харааш доромжлол зүхээл гүтгээл зодоол нүдэл байдгийн бэжж тэг үхчээр нэг тэнгэрийн амт шиггээл магтаал араас нь гинаал гаслал харамсаал амар урт үхтэй комент бичээл ста нэрэ харамсаж ин хайртай байсан гээл менчэндээ дээшээ явчих юм бол одоо тэр дээд мэр газар ч одоо тэгээ хөгжил жигтэйгээ хурдсан гар утас мут дата мата олдлоо гэж бодоход би нөгөө нэг Facebook-ийнхаа пассвортыг мартцсан. Apple Store, IG код мод, iCloud download-ийн код бүгдийг мартцсан шүү дээ. Тэгэхээр Facebook мөг орж та ID эмгэнж байгаа гашууж байгаа комент чи уншиж тэгээд янз бүрийн дуу хоолоогоор мэдчилгээ одоо үгсэнд одоо харамсаж байна гэсэн мэдчилгээ төвшүүлсэн бол тэрий чи сонсож харж чадахгүй. Майны 6 өсгөнд багтаал тэгэл нөө дээд тэнгэрч байд юм уу доод тэнгэрч байд юм уу алга болно шүү дээ. Өвчүүлээ. Тэгэхээр миний эдэн монголчуудаа бид нар одоо хэдэн 60 дамжиж энэ муухай зангаа засны оронд үргэлжлүүлээ дахин давтаад байх билээ дээ тий. Нэгнийхээ одоо бусдаас өөр байгааг доогөлж дохуурхаж доромжилж тий гүтгэж дээрлэхээсээ илүү амьд байгаа дэр нь худлаач хамаагүй нэгэндээ урмын үг хэлж за хайрлаа таламжлаа сүд болтгоомаа гэхэд ядаж өөдөөс нь хараад инээмсэглээд тий чаддаг зүйлийг нь магтаад чадахгүй байгаа зүйл дээр нь чадлаараа бас туслахыг бодож амьдарцгаая л гэж хэлэх гэсэн юм аа.